Хоёр дахь асуудал нь та бүхэн мэдж байгаа өнгөрсөн 7 хоногт Евразийн одоо хэлэлцээрт одоо төр хэлэлцээрт одоо Монгол улс одоо нэгдээ орох энэ асуудал их хурлаар яригдж байгаа. За энэ бол өөрөө маш том одоо Монгол улсын эдийн засагт ялангуяа Монгол улс экспортын бараа бүтээгдэхүүн тэр дундаа мал аж ахуй, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг энэ Евразийн улс руу зах зээл рүү гаргах маш том одоо үүд хаалгыг нээж өгж байгаа ийм том хэлэлцээр байгаа. Тийм учраас энэ хэлэлцээрийг бол улсын хурал батлах нь одоо зүйтэй байх гэсэн гэж бодож байгаа. Нөгөө талдаа энэ хэлэлцээр дотор яг бидний энэ нөгөө нэг тамхитай холбоотой бас нэг хэцүү залт ороод ирсэн юу гэхээр энэ нэр бүхий 6 улсаас тамхин бүтээгдэхүүн орж ирвэл гайлын албан татвар нь тэглэгдэж энэ хэлэлцээр одоо ингэж одоо хэлэлцэгдээд ингээд батлагдах шатанда ерөнхийдөө орж байна. Тэгэхээр энийг бид дотооддоо яаж зохион байгуулах вэ гэдэг асуудлаас орон гарсан. Тэгээд одоо улсын хурлын гишүүн одоо ариун зай тухайн байнгын хорон дээр бас зарчмын зөрүүтэй одоо санал гаргаад хэрвээ энэ одоо хэлэлцээрийг бид батлахаар болж байгаа бол засгийн газар энэ гайлын албан татвараа тэглээд нөгөө талдаа бидний дотоод асуудал болох онцгой албан татварынхаа асуудлыг засгийн газар шийдэж ирээ. Тэгэхгүй бол 2-3 сөрөг нөхцөл байдал үүсэх гээд байна. Нэгдүгээр маш хямдхан тамхинууд орж ирэх нөхцөл байдал үүсэж байна. Одоо манай тамхичин дэлхийд бол хамгийн хямдтай орд юм байна шүү дээ. Тэгэхээр дахиад тэрнээс хямдхан тамхи орж ирэх. Нэг юм эрсдэл. Нөгөө талдаа энэ 6 улсаас тамхи оруулж ирж байгаа компаниуд гайлын албан татвар 30% татваргүй оруулж ирээд өөр улсаас орж ирж байгаа тамхи нь бол одоо 30% татвартайгаа орж ирэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр нөгөө бизнесийн тэгш бус харилцаа үүсэх гээд байна. Тийм учраас энэ тамхины ажлын хэсгийн одоо яг энэ төсөл дээр ажиллахаас өмнө нэгдүгээрт энэ ажлын хэсгийнхээ одоо гишүүдийг оруулаад нэг эцэслэх, хоёрдугаарт энэ Евразийн хэлэлцээртэй холбогдуулаад улсын хурал засгийн газар одоо тогтоолын төсөл оруулж ирээ. Тэр нь юу гэхээр одоо гайлын албан татварыг 0 болгож байгаа энэ асуудлаа онцгой албан татвар дээрээ татвараа одоо яаж зохицуулах юм бэ гэдэг ийм зүйлээ оруулж ирээ гэдэг ингээд үүрэг өгсөн. За өнөөдөр их хурлаар энэ Евразийн хэлэлцээртэй холбоотой засгийн газрын одоо их хурлын тогтоолын төсөл засгийн газраас орж ирж байгаа. За энэ ингээ батлагдсанаар түрүүний миний хэлдэг хямд тамхи орж ирэх. Нөгөө талдаа бизнесийн тэгш бус нөхцөл үүсэх энэ асуудал ингээд ерөөхдөө шийдэгчнэ гэж ингэж ойлгож байна. За энэ хэдийг ингээд яг шийдэгдээд ажлын хэсгэнч тодорхой болоод дээрэс нь яг одоо Монгол улсын өнөөдөр мөрдөгж байгаа татварын хуулиараа тамхи ингээд яг тамхины одоо суур татварууд нь ямар байгаа юм бэ гэдэг нь нэг чигтээ болчихно гэсэн. За үүний яг ард дээр нь энэ тамхины хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг их хуралд одоо бэлэн болгож байнгын оруулан их хурал руу оруулна гэсэн ийм төлөвлөгөөтэй бид ажиллаж байгаа. Хоёр асуулт юм байна. Энэ ажлын хэсгийн нэг дөрөвдөх болгосон шалтгаан нь юу юм? Хоёрдугаар гэх юм бол энэ тамхины хяналтын тухай хуулийн төслийг дэмжиж өргөн мэдүүлсэн гишүүд нэрээ татаж аваад ажлын хэсэгт орсон өөрөө ашиг сонирхлын зөрчил хийгээд эгийн тухай хуулийг зөрчиж гинэ гэдэг юм асуудал яалтчгүй гарч ирээд байна шүү дээ. Яагаад ингэж энэ ийм ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэж хардагдах өнцгтэй байгаа энэ гишүүдийг ажлын хэсэгт оруулаад байгаа юм бэ? Энэ асуудлаа юу яах юм бэ? За нэгдүгээрт ажлын хэсгийн өргөдөх асуудал бол бас улс төрийн намуудаас тухайн намд хариалж байгаа гишүүдээс энэ тамхины хуульд одоо хуулийн ажлын хэсэгт орж ажилламаар байна гэдэг саналаа улсын хурлын дарагт илэрхийлсэн байна лээ. Миний хувьд бол яг таны одоо хоёр дахь асуултанд хариулах эрх бүхий хүн биш. Би бол их хурлын даргын захирамжаар одоо томилогдсон л ажлын хэсгийн ахлагчууд. Тэрнээс тэрэн дотор хэн орох уу, хэн байх уу гэдгийг шийддэг хүн бол би биш. Ажлын хэсэг дээр энэ тамхины хяналтын тухай хуулийн тэр төсөл зарим зүйл заалтууд нэг юм эргэлзээтэй заалтууд байгаад байгаа шүү дээ. Одоо тамхины хяналтын тухай хууль гэхээсээ илүү нөгөө нэг цахилгаан тамхиг хоригдсан ийм зүйл заалтууд их олон байгаад байгаа гэж. Энэ дээрээ ерөн эргэж харж ажиллах уу? Ерөн тэгээд өргөтгсөн энэ ажлын хэсэг хизээ байгуулагдаж энэ асуудлууд цэгцрээ цаашдаа явах юм бэ гэдэг. За өргөтгсөн гэж одоо бас актер тим юу яагаад дэвргээд хэрэггүй бах. Одоо байгаа 7 гишүүн дээр бас гишүүд өөрсдөө орё гэдэг саналаа илэрхийлсэн байна гэж би ойлгосон. Тэгээд тэр гишүүдийнхээ саналыг бас хүлээж аваад их хурлын даргын захирамж одоо шинжлэгдэж гарна гэж ингэж ойлгож байна. Тий. Тамхины хууль доторх байгаа тэр зүйл заалтууд, төсөлд нь байгаа зүйл заалтууд үндсэндээ л 3-4% юмыг л хөндөж байгаа юм байна лээ. Нэгдүгээр татвар тийм ээ. Одоо байгаа одоо тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Одоо байгаа ямар ч татваргүй орж ирж байгаа одоо энэ электрон тамхи сүүлийн үеийн тамхин бүтээгдэхүүнийг татвартай болгоно. 3 дугаарт
Энэ татвараас орж ирсэн одоо энэ онцгой татвараас орж ирсэн одоо тамхинаас орж ирсэн татврын үнийн дүнгийн 2% одоо эрүүл мэндийн одоо сан руу ингэж зарцуулдаг байсан бол 50% руу оруулж ирээ. Тэрэн дээрээс орж ирсэн хөрөнгөнөөсөө нөгөө хүүхдийн хоолны шимт хичээлийн асуудал, одоо нөгөө спорт, заал, танхимын одоо хүртээмжийг нэмэгдүүлэх, 3 дугаарт ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ч гэсэн хэлсэн байдсан байна лээ. Юу гэхээр Монголд ингээд тамхи чөлөөтэй зарагдаад байгаа хэрнээ тамхины эсрэг одоо тийм соён гэгэрүүлэх үйл ажиллагаа бол нам зогссон байна. Тэгэхээр энд бас одоо зарцуулна гэдэг үндсэндээ нэг ийм л одоо өөрчлөлтүүд байгаа. Тэгээ энийг их хурлын гишүүд одоо тэр ажлын хэсэг, дэд ажлын хэсэг тал талаас нь ярина. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд бол одоо над дээр энэ тамхитай холбоотой бизнес хийдэг аж ахуйн нэгжүүд, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, за тэр зуршлаа зөв болгоёг билүү. За нэг тийм төрийн бус байгууллага жижиглэн худалдаа эрхлэгчдийн одоо бас нэг төрийн бус байгууллага байна. Тэднэрээс тэр ирсэн хүсэлтүүд байгаа. Жишээ нь одоо юу гэдгийг нөгөө 500 м чинь одоо хаанч хэрэгжихгүй байна. Энийг одоо нэг эргэж хараачаа гэдэг ийм зүйлүүд орсон. За одоо нөгөө нэг тамхины үнэр амтыг ингэмээр байна, тэгмээр байна. Тэгэл хоёр компаниуд хоорондоо ч одоо бас янз янзын юмнууд байгаа гэдэг ингээд яриул зөндөө юм байгаа. Тэгэхээр бид ингээд хэвлэлээр нэг энийг бүр ингээд цааш нь дэлгэрүүлж ярихаас өмнө эхлээд ажлын хэсэг маань ингээд эсэлчих тийм үү. Дараа нь одоо тэр одоо нойлох гээд байгаа тэр гайлын албан татврынхаа асуудлыг засгийн газар өөрөө нэг шийдчих. Тэрний ард дээр нь энэ ажлын хэсэг одоо ажиллаад одоо ингээд чуулган ер нь эзэмүүдгөө завсарлах төгсөж байна. Тийм учраас бол энэ намрын чуулганд бол бид амжихгүй. Хаврын чуулганаар бол одоо эртхэн оруулаад одоо батлуулнаа гэсэн юм чигтэй. Тэгээ батлуулахад учир байгаа. Тэгээд энэ гишүүдийн санал бодол, тэр одоо бизнес эрхлэгчдийн санал бодол бид олон зүйлийг бодох хэрэгтэй. Гэхдээ нэг л одоо зүйл байгаа. Тамхи болон энэ тамхин бүтээгдэхүүн тэр утаач байна уу, юун ч байна уу, вепн ч байна уу те. Энэ маань нөгөө ард иргэдийн эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулад энэ нь өөрөө эргээд эрүүл мэндийн салбарт маш дарамт болж байна. Иргэдийн амьдралч гэсэн маш дарамт болж байна. 4200 гаруй хүн жилд насурж байна. 2 сумын хэмжээний хүн насураад байна. Тэгээ монголчуудын бас нэг юм юу гэдэг штэ. Хин нэг нь хорт хавдар туслаа гэхэд өөчи тусаа юу гэж орхидог ард хүн биш штэ. Тэгэл байр, сав, машин, унаа, өр зээл, хандив тусламж яаж игээл энийг нэг босгочих гал ингээд оролддог, ноцолддог тийм ээ. Тэгээд тэр нь бас үр дүнд хүрдэгч би хүрдэгч би. Тийм учраас энэ нь өөрөө эргээд ард иргэдийн амьдрал маш том дарамт болж байна гэсэн ийм л одоо дүгнэлт байгаа юм байна. Тэгэхээр энэ бол нэг татвар хөөцөлдөөд байгаа зүйл биш. Аль нэгэн одоо тамхиг илүү үзээд аль нэгэн тамхиг хаах гэж байгаа зүйл биш. Цаад утга агуулга нь бол тамхины хэрэглээг л нэг багасгаад ялангуяа өсвөр залуу үеийг тамхи болон тамхин бүтээгдэхүүнүүдийн одоо энэ хорт зуршил автах гээд байгаа энэ нөхцөл байдлыг л бууруулах гэсэн ийм л одоо нийгмийн аж холбогдол өндөртэй юм хулаа л гэж харах хэрэгтэй шүү. За баярлалаа.